За сайн байцгаана уу сонсогчдоо үзэгчдээ. Тэгэхээр teen код буюу өсвөр насны хүүхдийнхээ кодыг тайлан ураатай эцэгчүүд рүү чиглэсэн агуулгаар цувралаар бэлтгэж байгаа подкастын ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань Баянгол дүүргийн сургуулиудаас шилэгдэж манай подкастт хамтарч ажиллаж байгаа. За дүүргийн сургуулиуд дээр хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагууд гээд байгаа. За тэдгээр байгууллагуудад мөн ажилтдаг идэвхтэй сурагчид маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бид сүүлийн үед хамгийн их олон нийтийн анхаарлыг татаад байгаа тий бухимдуулаад байгаа бас үеийнгийн дэрлэлттэй холбоотой асуудлаар санал бодлоо солилцож өнөөдрийнхөө подкастын дугаарыг хийх гэж байна. Тэгэхээр ирсэн зочид маань өөрсдөө танилцуулноо. За сайн байна уу, намайг Чимбатар хүүхдээ мөнхөд гэдэг. Би одоо 10 дахь ангиас суралцдаг хүүхэд байна. За сайн байцгаана уу, намайг Алтан дэсэг хүүхдээ Инх Ану гэдэг. Би одоо 11 дугаар ангийн сурагч. Сайн байна уу, намайг Бэрч Цэцэг гэдэг. Би 11 дугаар ангийн сурагч. Одоо цагт өнөөгийн нийгэмд те үеийнгийн дэрлэлтийн асуудал үнэхээр тийм хүнд хэмжээнд байгаа юм уу? Жишээ нь та хэд маань хамгийн сүүлдээ дэрлэлттэй холбоотой ямар зүйл, ямар бичлэг, ямар мэдээлэлтэй цахим орчноос, магадгүй телевизээс эргэн тойрны хүрээлэл чи ер нь болж ийн вэ те. Яг өдөр болгон болдоггүй байж болно те. Гэхдээ нэг ил гарч ирэхээр маш аимшигтай юмнууд ингээ харагдаад штэ. Энэ тэгэхээр яг ингээ бодит байдал мөн үү? Та хэд маань юу гэж бодож байна? Энэ бол мөн Шингэрэлээд болсон үйл явдлыг бол одоо сошиал харилцаа хүмүүс мэдж байна. Одоо Монголоор л дүүр мэдж байгаа шиг байна да. Гэтэ тэр асуудал бол ил гарсан байхгүй. Харин далдуур бол зөндөө асуудал зөндөө болох гарч л байгаа. Сүүлийн үед ер нь бол бүли одоо нэгнийгээ дээрлэх бол нэлээд өсөж байгаа гэж би ойлгож байгаа. Тэр далдуур болж байгаа зүйлүүдийг хүүхд ингээд нуурчдаг байхгүй. Би бод ч гэсэндээ бас нэг 8 дугаар ангитай байлаа. Бас нэг хүүхдүүд дээрлэхчээ ээж аав дээрлээ бас онгой болгох та гэж бодоод тэгээ нууж зуудаа байдаг байхгүй. Тэр нь бол нэлээд нуудаг. Сүүлийн үед бол их өсөж байгаа шинж. Охтуудын хувьд ямар байдаг вэ? Хөгөөд охтуудын хувьд магадгүй ялгаатай юм зүйлс бас нэлээд байгаа х тий. Охтуудын дунд нөгөө нэг муудалцах бие бинтэйгээ муудалцах голоор нь одоо ясаах гэдэг шүү дээ. Яг тийм юмнаас олж одоо үүсдэг гэж боддог. Тэнгүүтлээ одоо жишээ нь хэд одоо хоёр найз байлаа. За тэгэхэд одоо ингээд нэг нь ингээд гурав дахь хүн ингээд ясаахад нөгөө нэг нь уурлаад уураа зүгээр илэрхийлж чадахгүй очиод ингээд муудалцах. Тэнгүүлээ уураа маш буруугаар гаргаад доромжлох. Тэгээд яг үнний хэлэхэд ингээд тэр доромжлох чинь үнэхээр амар байгаа шүү дээ. Тэнгүүт тэр одоо доромжлуулж байгаа хүнд ингээд маш юм эвгүй болох тий. Тэгээд тэр нь одоо ингээд дамжраад яг одоогийн байгаа асуудал төрөж байгаа гэж бодож байна. Тий. За миний бодлоор бол одоо яг охтууд ер нь хөнгүүдээс илүү охтууд ер нь айгүй хоорондоо нэг тийм муудалцсан магадлал айгүй ер нь ихтэй байдаг. Тийм тохиолдлууд айгүй их гардаг. Тэгээд одоо сошиал орчин дээр тэгэж охтууд нэгээ бүлэглэж зодоох. Тэгээд одоо тиймэрхүү зөвхөн сошиал орчин дээр яг ингээд зөвхөн өсвөр үеийнхний талаар айгүй их ярьж байгаа. Өсвөр үеийнхэн одоо хэр амир хэрцгий болсон. Тэгээд нэгнийгаа бүр ингээд хэлэхгүйгээр хэлэх. За бүр ингээд бие мах бодисд нь халдах ч юм уу. Тиймэрхүү юм ингээд яг өнгөцгөн яг ингээд өнцгөөс нь харах юм бол тэр бичлэг зөвхөн цацагдсан байна гэхээр сошиал орчноос одоо далдуур бид нар бол юу болж байгаагаа яаж хийж байгааг бол мэдэхгүй. Тийм болохоор өсвөр үеийнхэн бол яг үнэхээр хэрцгий байгаа. Ер нь хэл амч хэлтгүү бүр ингээд одоо тэг ингээл болж өгвөл ингээл нэгнтэйгээ шууд ингээл барьж аваад бараг ноцлох нь холгүй болдог. Тэгээд ер нь тэдрийг ингээд яагаад том хүмүүст хэлдэггүй гэхээр яг тулгамдаад ирэх юм бол ингээд ээжийн санаа зовчонд аавын санаа зовчондоо би энэ асуудлыг ингээд одоо ганцаараа шийдвүүлж чадна да гэсээр байгаад энэ асуудал нь айгүй ингээд дамжраад ингээд бүр улам амир өхөнд асуудал нэлээд юм болдог. Өнөөдрөөс би тэд ярилцгаад нэлээд тий одоо олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа юм чинь бас нэг дор бүрнээ бицхэн судалгаа хийя гэх подкаста эхлэхээс өмнө бид нэр тохиролцсон байгаа тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд маань ямар судалгааг яаж хийсэн бэ? Тий судалгаагаа хийх явцад одоо бэрхшээл гарвуу. Гарсан. Ерөнхийдөө би үеийнхийнхэн буюу өөрийнхөө ангиасаа судалгаа авсан. Манай анги бол 29 хүүхэдтэй, 15 нэмэгтэй, 14 эрэгтэй хүүхдүүдтэй байдаг. Тэгээд бүлигийн тухай судалгаа авахад бол хэдэн хүүхдүүд одоо бүлиэд өртсөн байна гэж хэлэхэд 17 хүүхэд бүлиэд өртсөн байна гэж гарч ирсэн байдаг. Үүнээс 10 эмэгтэй хүүхэд, 7 эрэгтэй хүүхэд байдаг. Янз бүрийн шалтгаанаар бүлиэд үлжсэн байдаг гэж гарч ирсэн байдаг. Энэ одоо жишээ нь ямар үр дүнгээ чи хувьд харж байна? Миний хувьд бол эмэгтэй хүүхдүүд бол жоохон бүлиэд их хүртдэг гэж харсан. Гэхдээ эрэгтэй хүүхдүүд бол илүү даймжрах шалтгаантай болдог юм шиг байлаа. Биеиндээ амар хүрдэг, жоохон зодтолдохгүй байдаг шинжтэй гарч ирдэг. Илүү үнцгий гэх юм уу? Эмэгтэй хүмүүсийн бодвол. За зөвхөн 20 хэдэн одоо 30 орчим хүүхдээс авахд л ийм
үр дүн гарсан биз дээ. Манай хоёр маань ямар судалгаа хийсэн бэ? За бид хоёр болохоор 9-р ангийн хүүхдүүдээс судалгаа хийсэн. Одоо яг дундаа ингээ төгсөж байгаа хүүхдүүд гэсэн. За тэгээд нийт 37 хүүхэдтэй тэр ангийн хүүхдүүд. За тэгэхэд 19 эмэгтэй, 18 нь эрэгтэй. За тэндээс нийт 14 орчим хүүхэд нь одоо ер нь дээрлэлтэнд хүрчихсэн гэж гарч ирсэн. За тэгээд яг дээрлэлт чи яг хаана дээрлүүлж исэн бэ гэж яг ер нь бол асуухад сургуулийн орчинд гэхдээ сургуулийн гадаа орчинд гэсэн тийм ирсэн. За тэгээд сургуулийн гадаа орчноос өөр бас ямар одоо хэлбэрээр чамаа дээрлэгдэг вэ гэхэд одоо ингээд сошиалор чатаар тэг ингээд одоо жишээ нөгөө араа харж яваарэ тэ гэрээсэн гадаа байж магадгүй шүү гэх мэтээр ерөн бол тэгж амир тэгээд тэрний дараа бие махбод одоо ингээд зурж явах тохиолдол мөрлөх тэ тэгвэл 0-д ингээд бас ингээд юм болох тэ охтууд ерөн бол тиймэрхүү гарсан. Тэгээд тэр хүүхдүүдээс чи ерөн хинт хамгийн түрүүнд хандах вэ гэхэд багш эцэг гэхээс илүү багш гэж хэлсэн. Тийм судалгаа гарсан. Судалгааны үр дүнгийн талаар юу гэж бодож байна? Хоёрын авсан судалгаа ер нь хэр үнэн бодиттой бол тэ? За ер нь судалгааны үр дүн бит хоёр бол бодохдоо ерөнхийдөө бол бараг үе тэнгийн дээрлэх хэлбэр зүгээр ингээ өдөр болгон явагддаг. Одоо тэр тусмаа ингээ сошиалор ингээ би бинийгээ яс бусаар хийлэх тиймэрхүү ер нь үйлчлүүд ингээ өдөр болгон нүдний ингээ далдуур явагдаж байдаг. Бараг үе тэнгийн дээрлэлт гэдэг нь одоо үед бол зүгээр л ингээ өдөр болгон явагдсныг нэг тийм хэвийн зүйл шиг амар болчихсон юм байна гэж бит хоёр бол харж байгаа. Хамгийн гол нь ингэж байгаа байхгүй юу? Үе тэнгийн дээрлэлтэнд хүрсэн хүүхдүүдийг яаж мэдээд байна вэ гэхээр 70% нь баг бие махбодд нь ингээ заавал гэмтэл учруулсан ийм тохиолдолд бас ингээ мэдж гин гинэ. Тэгэхээр энэ дээр та хэд юу гэж бодож байна? За ер нь миний бодлоор ингээд би бинтэйгээ одоо яг мэдээж аваа одоо бие махбодд нь халтгаас өмнө мэдээж тэр хүүхдүүдийн дунд ингээд нэг тийм хэл яриагаар үл ойлголцол бол хамгийн их хэмжүүрэхэд бол гардаг. Тэгээд яг тэр асуудал бүр ингээд даймжраад бие махбод руугаа халтгахт нь яг хүрэгдэн нэг зүйл нь юу гэхээр ингээд хоёр талтай хин буулт хийж өгдөггүй гэх юм уу? Бүр ингээд хэрэлдээл хамбал ингээд хэрэлдээл. Тэг ингээд нэгнийхээ учир зүгийг ойлгохгүй, угаан хэл амаа ойлголцохгүй. Зөвхөн тиймэрхүү байдал ингээд цааш ингээд даймжирж явсаар байгаад яг ингээд бие махбод руу нь халтгаад хүрэгдэг юм болов гэж би бол бодож байна. Ер нь бол бас үйл ойлголцлоос гадна бас шууд зохиод авах бас тийм юм гардаг гэж боддог тийм. Тэнгүүлээ тэр хүүхд чинь үнэхээр зохиулчаад тэрийг нуугаад тий. Тэгээд яг тэр юм бол тийм л. Минут бол ерөнхийдөө эрэгтэй хүүхдэд бол нэг амар цоддог байхгүй. Би ч гэсэнтэй 8 дугаар ангид нэг хүүхдэд гівэнд халгадуулаад зохиолж ирсэн байхгүй. Тэгээд тэр үедээ яг яасан болоо, ийсэн болоо гэж асуусан чинь нэг сүртэй асуудал биш. Би нэг жоохон өөрөөс нь өндөр оноо авсан байхгүй. Тэгэл тэгсэн чинь амар шартай хүүхдэд ш тараад намайг нэг зохиод авсан удаа байгаа. Тэгэхээр одоо ингээд уг нь бол хүүхдүүд чинь сургуулийн орчинд эрдэм ном сураад ингээд аюулгүй байх хэрэгтэй газар шүү дээ. Гэтэл тэнд ингээд нэгийгээ дээрлэхэд байна. Ийм асуудал гардаг. Тэгэхээр шалтгаан зүгээр яг юутай холбоотой байх бол та хэд юу гэж бодож байна? Сургуулийн орчинд бол ер нь маш олон камер байдаг л да. Гэхдээ яг 0-д бол ерөөсөө камер байдаг байхгүй. Хуулиараа хориглосон ерөөсөө 0-д камер тавьж болохгүй гэж байдаг. Тэгэл яг бүүлийн үрдэж байгаа яг 70%, бараг 80% нь шууд 0-д хавьчихж байгаа л амар их юм ярд юм байлаа. Яагаад ингэж нинээ дээрлэхэд юм бэ? Танаа үеийнхэн гэхгүй юу гэж бодож байна? Одоо хажуунаас нь одоо үеийнхээ хүмүүсийг та нар л сайн мэдэх бах та тий. Ээж аав зөвлөхгүй байгаад нүү, хүмүүжлгүй байгаад нүү, багш нь нөлөөлөд нүү, сургууль нөлөөлөд байна уу? Угаасаа тийм зэрлэг хүүхд төрөөд байна уу? Одоо юу нөлөөлт юм болоо? Ер нь бол одоо сүүл гарсан хэрийг харахад ер нь бол ингээд судлаад үзвэл одоо тэр зодуулж байгаа охин тэр зодсон охинд руугаа муухай харсан гэж би сонссоохгүй. Тэгээд ер нь бол зүгээр ингээд өөрлөө нь харахад зодж гинөө гэдэг чинь яг хүмүүжил жоохон тутмаг эцэг ихтэйгээ ойлголцдгүй яг надад тэгээ санагдаж байгаа. Тэг хэрвээ ингээд тэр охин эцэг ихтэйгээ ярилцаад тий би яг тооштой ийм харилцаатай баймаар байна тий ингэмээр байна тэгмээр байна гэдгээ хэлээд ерөнхийдөө дотроо ингээд нээлттэй байсан бол тэр охин ингээд тийм өөрлөө нь ингээд зүгээр харахад энэ намайг энэ надлуу муухай харж ийн гэсэн үсэл бодол хийжээс гарахгүй байх гэж би бодсон. Минут бол бэр цэцгийнхтэй бол санал хэлж байна. Эхнийх нь бол яалчгүй боловсролынх гэдэг, жоон хүмүүжил тотмоо гэдэг. Хоёр дахь нь болохоор найзууданд аимшигтай явагддаг. Найзууд нь яаж явагддаг вэ гэхээр одоо нэг одоо тоог шахуу хийнгүүтээ дараа нь заа алгачаа штэ. Энд чинь зүгээр штэ анда тоглоомд хийсэн штэ. Чи яаж ойлгоод байгаа юм бэ гэж хэлэх асуудал зөндөө байдаг л да.
бас зарим нь ингээд нэг нэгээ хөөрөгдөг. Тийм ингээд чи юу чи уулзчааш тэ чи чадна штэ чи шартай өстэй гингүүд нөгөө нь өвтөн штэ гингүүтлээ зориг ороод нөгөө хүнээ зоодох юм уу одоо өгүүлэлээр ингээд оромжилдаг. Одоо ингээд та хэдийн эргэн тойронд те магадгүй одоо хамаатны чинь эсвэл найзууд чинь за эсвэл одоо бага ангит чинь ч юм уу те дээрлэлттэй холбоотой тийм асуудлууд ер нь холбогдчихээ үү? Тэгээд зүүн заад 5 найзуудаараа хамт явж ий гэж бодъё гэрлөө хараад. Тэгээд нэг хүүхэд нь одоо намайг нэг жоох эвгүй үнцгийг нь хөндөөд тэгээ нэг чи ингэсэн байл ш дандаа нэрээ тэрийг эдэрт хэлсэн үү гэдгийгсэн чи нөгөө гур над руу гайхчихж байгаа байхгүй. Тэгснээ жоохон янда гэл шахунж байгаа л инээлдэ тунсан байхгүй. Тэгсэн чи надад амар жоохон эвгүй санагдал эдэр чи одоо яс сони юм бэ найзууд ээж гэж бодоол тэгэл нэг жоохон хоолоо цанграал ирсэн байхгүй. Тэгэл гэрлүүгээ ганцаараа хараад явсан байхгүй. Тэгээ нөгөө хэд чинь болохоор за анда уучлаарай гэтээ анда энэ чи тоглоом дэс чи яагаад зүгээр ойлгохгүй байгаа юм бэ? Яагаад тоглоом ойлгохгүй байгаа юм бэ гэж хэлсэн байхгүй. Тэгэхэд ер нь бол би тэр нэг л үг хэлмээр байсан. Гэтээ хэлж чадаагүй л те. Тэгээ одоо хэлэхэд бол ер нь бол тоглоом гэдэг зүйл хоёр талдаа инээдтэй хөгжилтэй байх үед тоглоом үүсдэг. Харин жоохон бүлэг талдаа бол тэр зүйл үүссэн байдаг. Нөгөө тэр дөрвөн найз маань намайг нийлж байгаа жоохон эвгүй байдалд орсон. Тэр бол бүлэг гэж бодож байна. Тоглоом биш гэж би одоо хэлж байна. Ер нь бол би бол тийм юмд хүртэж байгаагүй л те. Ер нь бол одоо ингээд үеэлийнхаа хувьд харахад манай үеэл болохоор математикийн сонгоны анги гэж явдаг. Тэгээд одоо ингээд багштайгаа одоо ойр байгаад за тэр ойр байцаад ингээд мэдгүй юм асуух, тэгээд мэдгүй байгаа юм асууж байгаа хүүхдүүдэд багш сайн байдаг. Тэгээ ингээд мэдгүй юм асуугаад ингээд одоо эхний цаг эхэллээ багшаасаа шууд очиод асуухад одоо манай үеэл ингээд ангийнхан хүүхдүүд багшийн сугны үс тэг ингээд юу одоо багшийн сугны үс тэгээ ингээд долгоноор ер нь бол бүгдээ аяагүй долгоноор гэж хэлсэн юм байлээ. Тэгэхэд манай үеэл ер нь бол ингээд дэмий юм байна гэсэн бодолтой болоод тэгээ яг жоохон дүн буурч хэлсэн гэсэн. Тэгээд ер нь бол насныг байхгүй чацуу. Тэгээд үгүй штэ эн чинь чиний ингээд тэр газар очиод чиний угаасаа ингээд авах хөстэй зүйл штэ. Чи мэдгүй бол багшаас асуух хөстэй гэсэн чинь тэгсэнсэн би тэр олон хүмүүстэй тэмцэж чадахгүй штэ. Тэд нар би ганцаархнаа надын өөдөөс ингээд бүгдэлтэй ингээд намайг долгоноор гэж хэлэхээр би ингээд хэлэх ямар ч үг байхгүй гэж хэлжсэн. Тэр нь болохоор одоо тэгээд тэр нь одоо тэр хүүхдийн сургуулаа төгсөл ингээд байх ингээд харт толб гэж би бодсон. Тийм шиг ерөөхдөө бол асуухгүй байх нь л өөр асуудал байхгүй. Тийм тэр бол зөв шүү. Бол би яг өөрөө үе тэнгийнхээ дээрлэлт нь бол өрцөжсэн байгаа. Гэхдээ тэр нь би мах бодор бол ерөөсөө биш. Одоо охтууд те нэг ингээд одоо араар нь ярих за миний ардуур одоо миний талаар ингээд одоо худлаа хуурамч мэдээлэл хийх те тэр нь ингээд цаашаа одоо хов болоод ингээд энийхээ чихэнд хүрээд одоо намайг харсан үзэх хүн болгоно яг ингээд надаас сонсомш бусдаас сонсоо яг мэдээлэлээр ингээд намайг дүгнждэг. Тэгээд тэр нь болохоор ингээд надад амар нөлөөлдөг байхгүй юу? Ягаад чи ингээд би бусад хүмүүсийн сонссон яг ингээд өөрийнхөө талаар ингээд мэдээлэл сонсонгууд ингээд миний сэтгэл зүйд амар их нөлөөлдөг. Ерөнхийдөө бол яг тийм үг хэлхийн талаар дээрлэлтэнд бол өрцөж ирсэн. Түүнээс бол тэгээ яг тиймэрхүү дээрлэлт юу нэлээд түгээмэл байдаг. Дээрлэлттэй те заавал нөгөө хүнд байх албагүй шүү дээ. Сэтгэл зүйн хувьд биднэрт ингээл муухай мэдрэмж өгжүүл байгаа бол тэрийг бид нэр дээрлэлттэй ямар нэгэн байдлаар асуудал болохгүй байна л гэж үзэж байгаа. Тэгээ тэр тохиолдолд жишээ нь эсвэл та эдийн одоо нөгөө танаа үеэлчин ч юм уу те яагаад асуудлаа яаж шийдэх вэ гэдэг дээр гаргалгаагаа ер нь хүүхдүүд яаж олж ийн олж чадахгүй л ингээд дотроо нуугаад яваад байна уу яаж ийн те бол хамгийн гол яг зөв гаргалгаа нь бол би өөрөө шийднэ гэж юусоо хаях нь бол юусоо зөв гаргалгаа яавч бол биш. Өөрийгөө ямар нэгэн байдлаар өмгөөлж хамгаалуулах хүнтэй байх хэвээр. Одоо жишээлбэл эцэг ихтэй хэлж чадахгүй байх юм бол багштайгаа ярилцаж үзэх хэрэгтэй мэдээж тэрхүү яг явдлуудны өрнөдөлтний хөвчлэн яг сургуулийн орчинд явагдаж байгаа зүйл учраас өөрийнхөө ангийн багштай хандаж хэлэх ч юм уу одоо яг тиймэрхүү арга хэмжээ авал ер нь хөвчлэн маш үр дүнтэй байх юм болов гэж бодож байгаа. За саяны ярьсантай чинь дөрүүлээд хэдүүлээ харсныг шишлийг та идэд үзүүлээ. За тэр гарч байгаа үеийнгийн дээрлэхэлт их хвчлэн ер нь бол найз нөхд нь одоо нэг хамгаалъя, өмөөрий, өөрсдөө асуудлыг шийдвэрлэе гэдэг одоо нөхцөл байдлаас үүдэлтэйгээр одоо энэ үеийнгийн дээрлэхэлт маш их дэлгэрч байна. Одоо нэг найз нь нэг сайн найз нь өөр нэг хүнхт одоо юу гэдэг хил амаар доромжлох, эсвэл биед нь халдсан тохиолдолд
насанд хүрсэн хүнд хандхаасаа илүүтэйгээр одоо бинийхээ найз нөхдөйгөө одоо ингээд одоо урайлаад одоо сэтгэл хөдлөлөөрөө 5 минут бодгын хооронд сэтгэл хөдлөлөөрөө очиж нөгөө хүүхдийг одоо ингээд сургах гэх юм уу одоо тийм жишээгээр одоо нэг одоо ингэж очиж дээрлэгдэг нь өөрөө үе тэнгийн дээрлэгт болж байгаа. За үүнээс үүдэлтэйгээр энэ үйлдэл нь өөрөө зөрчлийн бол эрүүл хариуцлага хүлээх юм танхаа сэтэлтэй бүлэглэн танхаа сэтэлтэй юм үйлдэл болоод эхэлчихэж байгаа. Хүүхдүүд өөрсдөө асуудлыг шийдвэрлэхтэй биш. Насанд хүрсэн анги удирдсан багш болон сургуулийн нийгмийн ажилтан хамтарсан багтаа хандах хэрвээ түүнийг шийдвэрлэж чадахгүй бол хуулийн байгууллага буюу цагдаагийн байгууллагад хандаж тухайн асуудлыг шийдвэрлүүлэх гарц гаргалгаа зам нь байдаг шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ яриаг сонсоод та хэд маань ямар санаа төрж байна те? Жишээ нь түрүүний ярьсан бидний нөгөө асуудлууд дээр тусламж авсан гэдэг юм ерөөсөө байхгүй байгаа юм. Тэгэхээр одоо яах хэрэгтэй юм шиг байна. Нийгэм ойлголоо л да. Саяны намайг 8 дугаар ангид маань байсан хүүхд алгацсан байхгүй. Тэгээ сая хэлсэнчлэн тэр хүүхд бол одоо ерөнхийдөө бол гимт хэрэгтэй л болцсон явж байгаа юм байна л да. Гэтэ ерөнхийдөө тэр надаас дээгүүр гарсан хүүхд нь найз нь байхгүй. Тэгээд тэр хүүхд нь найзаагаа дуудуулаад тэгээ намайг зодж байсан байхгүй. Тийм байдаг. Тэгээ яг тэр үед би нэг ганц л юм хаамсчихсан. Ээж аавдаа илчгүй яавдаа би ч өмгөөл хамгаалах хүнтэй ч тэл гэдэг хэлэх байсан л хаамсдаг та. Тэгээд одоо ерөн аав ээжтэй хэлж чадахгүй аав ээжтэй хэлхээс одоо эмээгээд байгаа бол багш нийгмийн ажилтан гээд одоо ингээд сургуулийн хүмүүстэй одоо ингээд хэлгээ. За ингээд бас ингээ хэлэхгүй байгаа одоо нийгмийн ажилтан багш нартай хэлэхгүй байгаа бас нэг шалтгаан тэр хүмүүсээсээ өөртөө айдаг. Тийм өө яана нийгмийн ажилтан биш дээ өө яана багш биш дээ өөртөө бас айдаг болохоор за хэлээд эмээ ахта намайг ойлгохгүй хата гэсэн бас ингээ тархиндаа бодолтой байдаг гэж би боддог тийм. Зарим одоо сургуулийн үед тийм байдаг байх юм тий. За миний бодлоор бол яа сайн бичлэгтэй шинжлэх ерөнхийдөө бол өсвөр насныхан бол нэрнгээсээ л яг бие бинийгээ тэгдэг. Ингээд ямар нэгэн дундаа асуудал гарчлаа гэж бодоход ингээд хоёр хүний асуудлыг хоёр хүн л хоорондоо шийдэх биш. Эсвэргээрээ ингээд нэг талынхаа найзуудыг дуудах тий. Ингээд одоо яг тэр саяны сүүлд гарсан хэрэг шиг ингэж бүлэглэн дээрлэх тохиолдол бүр нэлээд их гардаг. Тэгэхээр тэрийг бол ер нь ингээд яагаад зөвхөн ингээд би биенийхээ найзуудыг дуудаж тий ингээд бүр ингээд хоорондох маргаанаа бүр улам ингээд том болохоос гадна зүгээр ингээд хандах ёстой хүмүүстэй өөрсдөө бүр үнэхээр асуудлаа шийдэж чадахгүй байвал хандах ёстой хүмүүстэй хандаад ингээд бид хэдэг бол саяны бол бичлэгээр ингээд өөрийнх нь үнэхээр чиний буруу биш байсан бол чиний тал зогсох чамайг хамгаалах хүмүүс байгаа шүү гэдгийг би бас ойлголоо. Шийдэл юу байж болох вэ те? Хүүхдүүдэд дээрлэхэлтэнд өртгөө байхад магадгүй өртсөн тохиолдол хин нэгнээс тусламж авахт нь те томчууд яаж дэмжих хэрэгтэй, сургууль ямар байх хэрэгтэй байгаа юм, эцэг магадгүй ямар байх хэрэгтэй байгаа юм бэ? Та юу гэж бодож байна? За миний бодлоор бол ер нь хөвчлэн сургуулийн орчинд үе тэнгийн дээрлэхэлд гараад за хүүхдүүд эцэг ихтэй хандаж чадахгүй шууд нийгмийн ажилтнанд хандах тохиолдлууд ер нь байдаг. Гэхдээ нийгмийн ажилтнанд хандсан ч гэсэн яагаад үе тэнгийн дээрлэхэлд бүр ингээд ерөөсө багасдаггүй яг л нэг л хэвэндээ байгаад байдаг нь вэ гэхээр яг тийм зохистой арга хэмжээг нь ерөөсө авдаггүй. Тэгэл одоо тухайн үедээ одоо тэр ингээд дээрлэхсэн хүүхдийг ингээд загнаад үлдээх ч юм уу тиймэрхүү ингээд асуудлаас болоод бас үе тэнгийн дээрлэхэлт бол ингээд ерөөсө ихсээд ерөөсө багасдаггүй. Одоо ингээд одоо дээрлсэн хүүхдүүд ингээд бол тэр хүүхдээ дээрлэгчид ингээд дараа нь ямар нэгэн арга хэмжээ авах тал дээр ингээд бодохдоо өө за намайг зүгээр ингээд өнгөрөөчөндөө тэгээд угаасаа юу ч хийдэг хүмдөө ч юм уу тиймэрхүү юм аюух бодоод идэг учраас ер нь хэрвээ эцэг ихтэй бас хандж ирэх юм бол эцэг эхчүүд хүүхдүүдээ аюул сайн ойлгодог байгаасаа сонсдог байгаасаа тэгээ үнэхээр ингээд хүн дээрлэхүүлсэн үе тэнгийн дээрлэхэлтэнд одоо хүрсэн тохиолдолд хүүхдүүдээ ингээд маш сайн сонсоод зохистой арга хэмжээг ингээд ивэр авдаг байгаасаа гэж би бас хүсэж байна. Сургуулийн тал дээр болвол бас нийгмийн ажилтнууд мэдээж сургуулийн орчин бас ингээ аюулгүй дээрлэхэлтгүй байх тал дээр бас ингээд маш сайн ажиллаад анхаарлаа хандуулаасаа гэж би хувьдаа амар хүсэж байгаа. Нийгмийн ажилтнууд яг зохистой арга хэмжээ авахаас гадна одоо нэг бага ангийг хариуцсан менежер, дунд анги алхах гэсэн менежерүүд байдаг. Тэр менежерүүд маань яг тус тусынхаа тэр алхах дунд бага ангийнхаа хүүхдүүдтэй л ойр ажилласаа ойр ингээд нэг юм би ингээд та нар надад итгэж болноо би ингээд итгэлээ чи алдахгүй нууцыг чинь хоёулангийн ярьсан юм
юм бол тэндэл дууснаа гэдэг яг тийм одоо ингээд бодолтой болгоосэй гэж хүсдэг. Тийм тэгэхгүй бол тийм итгэхгүй болохоор бас. За тэгвэл хэдүүлээ дараагийнхаа бичлэгийг үзээд таны нөгөө шийдэл гэж яриад байсан тэр тэгвэл дүүргийн одоо энэ хүүхд гэр бүл хөгжил хамгааллын хэлтээс одоо энэ жил яг яаж ажиллах юм бэ гэдэг талаар нь товчхон тодруулсан байгаа. Тэгээ энэ яриаг одоо хамт үзье. За Баянгол дүүргийн хүүхд гэр бүл хөгжил хамгааллын хэлтсээс 2026 он гарснаар ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчид буюу 15-аас 16 насны хүүхдүүдээс үеийнхний дээрлэхтийн талаар судалгааг авсан байгаа. За энэхүү судалгаанд 1000 хүүхэд хамрагдсан бөгөөд тус судалгаанд нь үеийнхний дээрлэхтэнд ямарваа нэгэн байдлаар өртсөн 55.6% нь ирүүлсэн. Үеийнхний дээрлэхтэнд өртсөн тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэж хүүхдүүдээс асуухад нэгдүгээр гэх юм бол бид нэр сургууль дээр нууцаар хэн нэгэнд мэддэгдэхгүйгээр санал авдаг тийм шугамыг бас ажилуулмаар байна. Харилцаа хүүхдүүдийн хоорондын харилцаа үеийнхнийтэйгээ хэрхэн яаж харилцах уу, найзлах нөхөрлөх талаар сургуульд мэдээллийг түлхүү оруулах бас зохистой байх. Багш нарыг илүү хүүхдүүдэд ойлгох тал дээр бас анхаараасай гэдэг эдгээр саналуудыг хүүхдүүд гаргасан байгаа. Бид 2026 он гарч одоо хэлцээхад гүйцэтгэлийн төлөвлөгөө гэдэг нь бусад төлөвлөгөөн дээр ерөнхий яг хүүхдүүдийн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг олгох, хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал дээр тулгуурлан төлөвлөгөөгөө ерөөхдөө боловсруулсан. Зарим хүүхдүүд тоглож байгаа хэлбэрээр үлдээд ийн гэдэг бас судалгаа байгаад байгаа учраас үеийнхний дээрлэхтийг ойлгуулах, за мөн энэ үеийнхний дээрлэхт нь яавал зөрчлийн хэрэг болох юм. Цаашлаад ямар үйлдэл нь гараад явбал эрүүгийн хууль буюу хариуцлага тооцох хэмжээнд очтгийм бэ гэдэг хууль эрх зүйн мэдээллүүдийг бас хүүхдүүдэд илүү олгож өгвөл өгөх нь зөв юм байна гэдэг бас шийдвэрийг гаргасан. Судалгаа жишээлбэл 1000 хүүхдийн дунд судалгаа авахад 50% нь тал хувь нь гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн байдлаар дээрлэхэлтэнд өртчихсэн гэд тогтоосон байгаа юм байна. Зөвхөн дүүргийн хэмжээнд. Тэгэхээр одоо энэ сургалт юмнуудыг явуулна гэдэг чинь. Тэгээ энийг сонсоход хэр эрэлт хэрэгцээтэй ажил юм шиг зүгээр та хурдмаа санагдчих. Маш эрэлт хэрэгцээтэй санагдаж байна. Тэр сургууль дээр бол нөгөө нууцаар саналыг авах нь бол маш хэрэгтэй зүйл гэж бодож байна. Одоо үед яг өсвөрийн яг ингээд дээрлэхэл багасах биш бүр улам нэмэгдэж байгаа цаг үед бол ингэж одоо багш нарыг сурагчтай илүү ойлгодог байгаасай за мөн дээрээс нь нууцаар санал хүсэл авах бол ер нь маш хэрэгцээтэй гэж бол ер нь үзэж байна. Тэгвэл өөрөө яг чөлөөтэйгээр хэлэх байхгүй. Хүүхдүүд ер нь бол ихэхдээ л эцсийн үедээ л хэлдэг байхгүй. Нууж хаагаал за гэж өгчдөг байхгүй. Одоо жишээлбэл ингээд намайг дээрлэх хүсэн гэдэг хүмүүс мэдчихвээ дээ. Дарааны гэдэг одоо хүмүүс ингээд мэдчихвээ дээ. Мэдээд надад бүр тоглоом хийгээд авах үедээ. Тиймэрхүү юмнаас ер нь хөвчлээ айгаад ер нь өөрийнхөө дээрлэх хүсэн гэдгээ ерөөхдөө бол нуух тал аягүй их байдаг. Тийм болохоор нууцаар ер нь санал хүсэлт авах нь бол илүү хүүхдүүдэд бас ер нь тухтай байх бах. Илүү бас ингээд намайг за хинч мэдгүй юм чинь би бол өөрийнхөө ингэж дээрлэх хүснээ илэрхийлэх хэрэгтэй байна гэдгийг бол илүү хүүхдүүдэд ойлгож өгөх юм байна. Тийм сайн бас миний ярьсан нөгөө багш нийгмийн ажилтнтайгаа ойр байх тэр бол хамгийн эрэлттэй гэж би бодож байна. За цахим дээрлэхэлтийн хувьд таад маань ямар бодолтой байдаг вэ? Сургууль дээр ингээд учиргүй анги дотор нь те одоо ингээд хоорондоо зодтолтоод байхгүй ч гэсэндээ цахим орчинд бол ингээд 24 цагийн хугацаанд л тэр чинь ингээд дарамт олж штэ хүнд. Тэгэхээр энийг юу нь яаж шийдэх хэрэгтэй юм бэ? Энэ хэр хэмжээнд асуудал болоод байна? Ер нь цахим дээрлэхэлт гэдэг нь одоо ер нь бол зөвхөн чат, Facebook, Messenger гэхээс илүү нөгөө NGL гээд хэн бичиж байгааг нь мэддэхгүй. Гэтэ ер нь ингээд олонд харагддаг. Тэр бол нэр үнэхээр ингээд хүүхдэд ингээд сэтгэл ингээд дарамтанд орох бүр маш ингээд юм болдог гэж боддог. Тэгээд хамгийн гол нь дээрлэхэгч нь мэддэхгүй. Тэгэхээр ер нь бол тэр дээрлэхэгч нь зөрөгтэй болж байгаа гэсэн үг байхгүй. Намайг бичаа гэдэг хинч мэдэхгүй штэ гэж байгаа болохоор улам зориг ороод тэр хүний улам доошоо дартаг гэж би боддог. Тэгэхээр энэ NGL гэдэг юм бол сошиал дээрлэлт хамгийн том зүйл байгаа гэж бодож байна. Тийм дээрэс нь одоо яг тэнцэн одоо мэдээж сургууль болгонд яг нэг тийм NGL гэдэг аппликейшн ингэж ажилуулдаг тиймэрхүү зохион байгуулдаг нэг тийм зоолттой юм аккаунт байдаг байхгүй юу? Facebook, Instagram тэр бол хамаагүй. Тэгээд тэнцэнээс ингээ хүүхдүүд өөрийнхөө нэрийг ингээд олохдоо одоо хэн өөрийн тэгж хэлсгийг мэдгүй ойрхож байж болно, холихж байж болно, таныг мэддэг өмнөж байж болно. Тэгээд мэдээж тэрийг бас ингээ тэр хүүхд ганцаараа үзээд өнгөрөхгүй тэр хүүхдээс гадна зөндөө олон хүүхдүүд үзэж байгаа учраас ингээд бусад одоо үзэж байгаа хүүхдүүд нь буруу ойлголт өгөх тал маш их байдаг.
одоо энэ хүүхэд нэрээ ийм биш те тэр хүүхэд нэрээ тийм биш тэгээд ер нь одоо өсвөр үеийнхэн бол яг сошиал дээр харж сошиал дээр маш их цаг хугацаа өнгөрүүлдэг учраас сошиал дээр юу гарна тэрүүндээ ингээд маш их итгэж гэдэг сул талтай. Тэгээд юмны ингээ учрыг гаргаагүй гэж ингээ бүх юмд ингээ итгээд одоо хүмүүсийн одоо яриад байгаа ховч ивээс ингээл сонсоод тухайн үнийг амар дүгнждэг тийм талтай. Гол нь ч нөгөө бид нэр эцэг эхчүүдэд бас хүүхдүүд чи ийм байх шүү те бид нар ийм орчинд ийм ингээд хэцүү нөхцөл байдал бас ингээд байх шүү гэдгийг таниулах гэдэг ба шүү те. Тэгэхээр хэдүүлээ ээж аавууд руу чиглэсэн өөрийнхөө зүгээс хэлэх одоо санаанууд те та хүүхдтэйгээ ингээрээ магадгүй та эдийн ээж аав биш байж болно шүү те зүгээр өөр хүүхдүүдийн ээж аав те та нарын насны хүүхдтэй ээж аавууд байх юм бол таад юу гэж зөвлөхөр вэ? Ер нь яг бидний насны хүмүүстэй ээж аавтай бол би яг хамгийн яг ингээ ганц миний хувьас ингээ өсөж байгаа нэг зүйл гэвэл цахим орчныг нь ерөнхийдөө ингээ сайн албадан ингээ шахахгүйгээр те одоо ингээ хит хувийн ингээ хэрэгт нь одоо халтгүйгээр ингээд өнгөцгөн ядаж ийм хүмүүстэй нийлдэг юм бэ шүү, ингэдэг юм бэ шүү, тийм шүү, сургуулийн орчиндөө иймэрхүү байдалтай байдаг юм бэ шүү гэдгийг ядаж мэддэг байгаасаа гэж би амар хүсдэг. Мэдээж өсвөр насны хүмүүс бараг өдрийн талаа сургууль дээр бусадтай өдрийнхөө тал цагийг сошиал орчин дээр өнгөрүүлж байгаа учраас эцэг эхтэйгээ одоо сошиал орчноос бараг илүү ингээд эцэг эхтэйгээ ер нь ярилцдаггүй. Тийм болохоор эцэг эхчүүд айл болох ер нь сошиал орчныг ингээд боломжоор ингээд шалгаад ядаж хүүхдийнхаа талаар нэг юм хувийн ганц хоёр зүйл одоо адаглаад ядаж ингээд дээрлэх хэлэнд өрсөж гин үгүй юу гэдгийг ингээд сайн мэддэг байгаасаа л гэж би хүсэж байна эцэг эхээс бол. Тэгээд ер нь бол нийтлэг эцэгчүүдийн ийм алдаа юм санагддаг. Манай хүүхд угаасаа ийм чимээгүй гэд ер нь өөртөө тэгдэг. Тэр хүүхд ингээд дотроо аав ээжтэйгээ бүр сэтгэлээ утлаа ярмаар байгаа боловч ээж аав нь хүнд зүгээр ярихдаа манай хүүхд угаасаа ийм чимээгүй гэж хэлэх нь тэр хүүхдийг улам чимээгүй болгох юм шиг болгодог. Тэгэхээр ядаж завгүйдээ гэх юм бол ядаж 7 хоногт нэг 2 удаа тий хүүхдээ яг хамт суулгаж байгаа тий ингээд за яаж ийн юу болж ийн тий хичээл нь ямар байна чи одоо ингээд тий аав ээжтэйгээ юу ярилцмаар байна чөлөөтэй ярилц тий аав ээж нь одоо ингээд чамайг сайн сонсъё тэгэхэд л хүүхэд ингээд итгэл төрөөд ингээд яриад явцдаг ингээд яриад явцдаг тэгэнгүүт яг тэр 5 минутаас 5 минутын ярилцлага байлаа гэж бодоход 5 минутаас эцэгт маш их мэдээлэл цуглуулж чадна гэж би бодож байна. Тэгээ хүүхд одоо жишээ нь за ойр хичээл нь ямар байна гингүүд хэцүү байна, шалгалттай гэд тэнгүүд ээж аав шалгалттай хэцүү байгаа маань энийг дэмжих хэрэгтэй юм чи чадна шүү гэ. Яг тэгээсэй л гэж хүсдэг. Өөрөөр манай ээж аав хоёр дээр одоо жишээ аваа үзэхэд бол манай ээж аав хоёр намайг зөнгөөр нь орчдөг байхгүй. Тэгээ одоо л бид жоохон засарж байгаа болохоос өмнө жоохон бүлэд их өртдөг байсан байхгүй. Тэгэхээр өөртөө хүүхдээ бас анхаарал хандуулаасай л гэж би хүсэж байна да. Тийм ер нь эцэгчүүд хүүхдүүдэд зөнгөөр нь хаях бол ингээд амар яг үнийг хэлэхэд би даацсан гэд ер нь хаях бол ер нь маш буруу талтай байхгүй. Хүүхэд ингээд одоо юу ч хийж бол манай аав ээж хоёр намайг угаасаа ингээд хайцсан манай аав ээж хоёр намайг би даацсан гэж боддог учраас одоо барыг нэг аав ээж хоёрыг надад наалтахаа болцсон ч юм уу тийм их тал байдаг болохоор буруу замаар орох магадлал маш өндөртэй. Мөн нэг талаараа ингээд одоо ингээд чимээгүй байсаар байгаа тий дотроо ингээд бүх юмаа хадгалсаар байгаа. За энийг ээж аав хоёрт хэлжүүл ээж аав хоёр намайг сонсохгүй хаа би одоо өөрөө том болсон чи өөрөө энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байхаа гэдэг үүднээс ингээд чимээгүй дотроо хадгалах тусмаа ингээд хүүхэд ерөөсөө юм тотгошоогоо олцдог. Ингээд хүнтэй яг ингээд ярилцаж чаддаггүй тэ ингээд одоо баг магаар ажиллаа гэхэд наадах ингээд багаар ажиллаа гэхэд ингээд өөрийнхөө үйл санаа бодлыг ингээд илэрхийлж чаддаггүй өөрөө ингээд ямар санаа гаргамаар байгаа яахыг ингээд тадаглаад ингээд хэлж таа болчдөг. Тийм болохоор ингээд хүүхдүүдээ ерөөсөө сонсгоосоо битгий төвөгшөөгөөрэй гэж би айгу хүсдэг. За тэгэхээр хэдүүлээ яриагаа энэ түрээд өндөрлөё. Цааш нь бас яриалаа бол бас зөндөө хэлмээр санаанууд урсаад л гараад ах юм шиг байна те. Гэтэ ямар ч тач бас гэрийн даалгавар өгсөн бас тэрийг маань сайн гүйцэтгээд те анги дээрээ сургууль дээрээ гоё судалгаа хийсэн байна. Тэгээд тэр дээрлэхэлтийн ингээ асуудлаар шийдлүүд юу яаж болох вэ гэд хайсан байна. Тэгээд хичээл зүтгэл гаргаад подкастын дугаард оролцсон 3 одоо оролцогчдаа маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээ нийт подкастын маань сонссон үзэгчтэй бас баярлалаа. Ингээд бас 20-30 минут те суугаад сонсноо гэдэг чинь бас өөртөө хөрөнгө оруулж байгаа, хүүхдтэй хөрөнгө оруулж байгаа бас юм хэрэг юм аа. Тэгээд нийт сонссон одоо эцэг эхчүүдтэй магадгүй хүүхдөө ч гэсэн сонссон гэж магадгүй те. Бүгдэнд нь баярлалаа. Энэ хүртэл үзсэн баярлалаа. За баяртай. Баяртай.